Сайн байцгаана хүмүүстээ. Өнөөдрийн хичээл Цэцэгхэн хотын тажигрууд сурах хичээлийн 142 дугаар үгсийг нээгээрэй. Өнөөдрийн хичээлээр эхийг уншиж ойлгон, асуултад хариулах, оноос нэр ерийн нэрийг таних, тэдгээрийг ялган бичиж сурна. За хичээл эхлэхээс өмнө бүгдээрээ дараах зургийг ажиглая. За зурагт юу гарсан бэ хүмүүстээ? Байшин байна, мод байна, цэцэг байна тийм ээ. За зурган дээр байгаа цэцэгнүүд маань байшингаас том байна. Тэгэхээр энэ жижигхэн байшинд жижиг хүмүүс амьдардаг байна. За өнөөдрийн хичээл Цэцэгхэн хотын тажигрууд багшаагаа дагаад унширах хэрэгтэй. Цэцэгхэн хотын тажигрууд. Үлгэрийн нэгэн хотод жижигхэн хүмүүс амьдран суудаг байжээ. Тэд маш намхан байсан тул тажигрууд гэж нэрлэдэг байв. Биеийн өндөр нь өргөс тэмхний л чинээ юм. Тэд үнэхээр сайхан хотод аж төрдөг. Байшин мөрийн эргэн тойронд хонин нүдэн цэцэг, балжин гарав, багваахай цэцэг ургана. Тиймээс энэ хотыг Цэцэгхэн хот гэдэг юм. Энэ хотод мэдлэг ихтэй их мэдэх, үрлэхэн эмч, засварчин, эрэг жав, өөрийн туслах шуурга жав, зураач, биерхэн, ятгхан гэдэг хөгжимчин, анчин, сумхан, хүдэр гэдэг нохойтойгоо олон тажигрууд амьдран суудаг байжээ. Тэднээс хамгийн алдартай нь үл мэдэх байв. За бүгдээ ихэн уншсан тийм ээ. Одоо дараах асуултанд хариулъя. За үлгэрийн хотыг яагаад Цэцэгхэн хот гэж нэрлэсэн бэ? За байшин мөрийн эргэн тойронд хонин нүдэн, балжин гарав, багваахай цэцэг ургасан байсан тул энэ хотыг Цэцэгхэн хот гэж нэрлэсэн байна. За дараагийн асуулт. Хотын оршин суугчдыг юу гэж нэрлэдэг вэ? Яагаад гэсэн юм тийм ээ? За тэд маш намхан байсан. Учираас тэдгээрийг тажигрууд гэж нэрлэдэг. Учир нь тэд өргөс тэмхний л чинээ бийтэй. Тэгвэл одоо бүгдээрээ Цэцэгхэн хотод хэн амьдардгийг нэрлэлцгээе. За энэ хэн бэ? Энэ бол үл мэдэх. За энэ бол их мэдэх. За энэ эмч бол үрлэхэн. Энэ хөгжимчин орхон бол ятгхан. Энэ бол засварчин, эрэг жав, түүний туслах шуурга жав байна тийм ээ. За энэ бол анчин, сумхан, хүдэр гэдэг нохой тоо байна. Энэ бол зураач, биерхэн. За эдгээрийн нэрийг үл мэдэх, их мэдэх, үрлэхэн, ятгхан, эрэг жав, шуурга жав, хүдэр, сумхан, биерхэн гэдэг юм байна. За эдгээр хүмүүст нэрлэж өгсөн нэрийг оноосон нэр гэж хэлдэг байна. За тэгвэл оноосон нэр гэж юу вэ хүмүүстээ? Нэг төрлийн хүн амьтан, юмс үзэгдлийн дотроос нь аль нэгийг нь онцлон ялгахын тулд тусгайлан оногдуулж өгсөн нэрийг оноосон нэр гэж нэрлэдэг байна. За үүнд хүний нэр, уул усны нэр, амьтны нэр, аймаг хотын нэр ордог байна. Оноосон нэрийг бичгтээ өгүүлбэрийн ихэнд ч бай, өгүүлбэрийн донд ч бай дандаа томор бичдэг. За үрлэхэн маань ямар мэргэжилтэй вэ? Үрлэхэн бол эмч. За харин ятгхан бол хөгжимчин мэргэжилтэй. Харин биерхэн бол зураач мэргэжилтэй. Эрэг жав, шуурга жав хоёр бол хоёулаа засварчин тийм ээ. За нохойг хүдэр гэж нэрлсэн байсан. Харин сумхан бол анчин мэргэжилтэй. Ерийн нэр гэдэг бол нэг төрлийн олон ямыг нийтдээ нэрлсэн нэрсийг ерийн нэр гэж нэрлэдэг байна. За жишээ ерийн нэр ном, үхэр, ширээн, уул, эмч, хөгжимчин, зураач гэх мэт нэрнүүд ордог байна. За үгсийг тохирох асуултад харгалзуулъя бүгдээ. За эхнийний дагаад үрлэхэн, шуургахан, эрэг жав.
гэдэг үгс маань бүгд томоор бичигдсэн байна, тийм ээ. Томоор бичигдсэн эдгээр үгс маань хүний нэр. Хүний нэр буюу оноос нэр байна. Хүний нэр учраас эдгээр үгс маань хэн гэсэн асуултанд хариулагдана. За дараагийн нэгний дагуу үгсийг харъя. Үрэл, шуурга, эрг. За эд бол жижигээр бичигдсэн юмсыг заасан нэр учраас эд бол ерийн нэр. Эдгээр үгс маань юу гэсэн асуултанд хариулагдах юм байна. За дараагийн үгсийг бүгдээрээ хамтдаа харилцуулъя. Үрлэхэн. За хин бэ? Үрлэхэн. Хин бэ? Шургахан. Хин бэ? Эргэж. За юу вэ? Үрэл. Юу вэ? Шурга. Юу вэ? Эрг. Сайн байна бүгдээ. Тэгэхээр оноос нэр маань хин гэсэн асуултанд хариулагддаг. Ерийн нэр маань юу гэсэн асуултанд хариулагддаг байна. За өгөгдсөн өгүүлбэрийг уншаад ажиглаарай бүгдээ. Эхний өгүүлбэр багш цэцгийн сав авлаа. Дараагийн өгүүлбэр өнөөдөр цэцгийн төрсөн өдөр. За өгөгдсөн хоёр өгүүлбэртэйгээ тодруулсан үгсийг бүгдээрээ ажиглая. Цэцгийн сав. Дараагийнх нь цэцгийн төрсөн өдөр гэсэн байна, тийм ээ. За эхний цэцгийн сав гэхэд цэцэг гэдэг үг маань ямар асуултанд хариулагдах вүлээ? Хин, юу гэсэн асуултны алинд нь хариулагдах вэ? За цэцэг гэд эд зүйл учраас юу гэсэн асуултанд хариулагдах юм. Харин дараагийнх нь цэцгийн төрсөн өдөр гэхэд хин, юу гэсэн асуултны алинд нь хариулагдах вэ? Хүний нэрийг хэлж байгаа учраас хин гэсэн асуултанд хариулагдах юм, тийм ээ. За энэ хоёр үгийг бүгдээрээ ажиглая. Эхний үг нь цэцгийн гэхэд балархай шиг гээгдсэн байна. Дараагийнх нь цэцгийн төрсөн өдөр гэхэд балархай шиг маань гээгдээ байна. Тэгвэл ерийн нэрэнд урт ихшгээр эхэлсэн дагавар залхахад балархай шиг гээгддэг байна. Харин оноос нэрэнд ямар нэгэн дагавар залхахад балархай шиг гээгдэхгүй хിവэрэ бичигддэг. За тодорхойлолтоо тэмдэгтэй бичиж аваарай бүгдээ. За дараах өгөгдсөн үгсийг оноос нэр, ерийн нэрээр нь ангилцгаая. За оноос нэр, ерийн нэр. Эхний үг нь альма. Том үсгээр бичигдсэн байгаа учраас оноос нэр, тийм ээ. За дараагийнх нь алим. Жижиг үсгээр бичигдсэн ерийн нэр. Шурга, ерийн нэр. Үрлэхэн томоор бичигдсэн байгаа учраас оноос нэр. Дараагийнх нь үрэл. Жижигээр бичигдсэн ерийн нэр. Дараагийнх нь цамц. Жижигээр бичигдсэн ерийн нэр. Оюун. Томоор бичигдсэн оноос нэр. Дараагийнх нь аяга. Жижигээр бичигдсэн ерийн нэр. Намун. Томоор бичигдсэн оноос нэр. Тийм ээ. Дараагийнх нь жижигээр бичигдсэн ерийн нэр. Дараагийнх нь цэцэг. Томоор бичигдсэн оноос нэр. За дэвтэртээ гэрээний даалгавраа тэмдэглэл өгдөг. Сургагчийн 143 дугаар утасны дасгал 8. Оноос нэр, ерийн нэр тус бүр 5-5-ыг дэвтэртээ бичээрэй. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа.